Хиймэл оюуны дэвшил бол хоёр зүйл дээр дэвшил авчирнаа. Нэгдүгээрт нь бол шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бол гаргана. Хоёрдугаарт одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмнэлтийг бий болгоно. Бүтээмжийг сайжруулах чиглэлд бол ажиллана. Тэгэхээр бид нар бол хиймэл оюуныг ямар салбарт Монгол улс хамгийн түрүүнд нэвтрүүлэх вэ гэдэг үндэсний стратегийг боловсруулаад дууссан. Удахгүй улсын хурлын гишүүдэд танилцуулна. Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд үтсийн хөрөнгө оруулалтуудыг хийх шаардлага үүссэн. Нэгдүгээрт өндөр хүчин чадал бүхий, компьютер, тоног төхөөрөмж, GPU бид нар одоо авч тийм одоо хиймэл оюуныг хөгжүүлж байгаа стартап, технологийн компаниуд дундаа хэрэглэх энэ боломжийг олгох хэрэгтэй байна. За мөн өгөгдлийг ангилах, бүтцтэй болгох, өгөгдлийг эргэлтэнд оруулахын тулд өгөгдлийг хамгаалах, одоо мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлэх тархмал дэд үтсийг бий болгох чиглэлд тодорхой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бол Монгол улс бэлтгэх шаардлагатай байна. Юу хэлэх гээд байна гэвэл хиймэл оюун гэдэг зүйлийг бий болгохын тулд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт Монгол улсад хязгаарлагдмал дутмаг байгаа учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг бид нэр хийнэ гэдэг.